Санхүү эдийн засгийн их сургууль нь дэлхийн ёс зүйн өдрийг суртахуунаараа манлайлалын урандор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2021 онд шинжлэх ухаан технологийн шин нэрэн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрэлт хэрэгцээ. Сургуулийн урт хугацааны хөгжлийн бодлогоо 2031 он хүртэл хэлэлцэн баталсан. Энэ жилийн бас энэ арга хэмжээнд жил болгон олон байгууллагууд манайхтай хамтраад энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгээ мэдээжээр энэ жилийн арга хэмжээнд улам жил ясаар гэх юм уу жил болгон бас бид нартай хамтарч ажилладаг байгууллагууд маань оролцож байгаа. За үүн дээр бол Монгол банк, Хас банк, Монголын ипотекийн корпорац, Сайн скор гэдэг байгууллагууд маань дэмжиж бидний үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаад бид нар бас баярлж байгаа. Энэ хилцүүлгийн хүрээнд энэ дэлхийн ёс зүйн өдрийн тогтвортой хөгжлийн зорилтод эхэлсэн ажлуудын хүрээнд авч үзэхээр зэрэг оюутан суралцчдынхаа тэр ёс суртахуунлах байх гэдгийг хувь хүний өөрийн бие авч явж байгаа байдал, тийм ээ, хариуцлагатай байгаа байдал, орчиндөө цэвэр зөв амьдарч байгаа байдал, тийм ээ, цагийн менежменттэй байх гэдэг юм уу, хувь хүнийх нь өөрийнх нь тэр хариуцлагаас үүдэж авч ярьж байгаа. Санхүү эдийн засгийн их сургууль нь дэлхийн ёс зүйн өдрийг суртахуунаараа манлайлалын урандор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус сургууль нь 2021 онд шинжлэх ухаан технологийн шин нэрэн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрэлт хэрэгцээ сорилтод тулгуурлан сургуулийнхаа урт хугацааны хөгжлийн бодлогоо 2031 он хүртэл баталсан байдаг. Сургууль үүсгэн байгуулагдсны 100 жилийн ан хүрээнд налаах дүүрэгт оюутан залуус цэцэрлэгт хүрээлэн байгуулан мод тарьжээ.